цахим гэмтэргээс хүүхдийг яаж хамгаалах гэдэг асуудал хэлцэхгүй юу. За би тэрэн дээр бол хоёр саналыг боловсролын сайд тавьсан юм аа. Нэгдүгээр энэ сургуулийн насны хүүхдүүдэд Facebook хэрэглэх хязгаарлал яасан юм, тийм ээ? Хоёрт нь сургуулийн орчинд Facebook хэрэглэх нь 3 сар хэрэгжүүл яасан юм бэ гэж. Яагаад тийм асуудал ярьсан бэ гэхээр одоо манай Монголч хамгийн сүүлийн үед ирсэн бүхий л одоо гэмт хэрэг одоо хэрүүл урвал бүгдээрээ Facebook-оор ингээд хүчтэй түгээж байгаа. Тэрийг хүүхдүүд битгий үзээсэй би хүссэн юм. Та нар ч гэсэн хүүхдүүдийг тийм өмнө үзүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Би ч гэсэн хүсэхгүй. Тэр хүмүүсийн лайв хийж байгаа тэр хүүхд харуулмааргүй байна. Янз бүрийн алаан хятадтай юм тэнд харуулмааргүй байна. Тийм учраас миний хувьд одоо өчтөр Facebook гэдэг компанитайгаа яриад сургуулийн орчимд Facebook-ийг хэрэглээг хязгаарлах тийм боломж байна уу? Байдаг бол нэг сар юм уу 3 сар хязгаарч үзвэл яасан юм. Тэгвэл хүүхдүүд чинь яг тэрнээс тэр нөлөөлөд байна уу гэдэг чинь гарах юм биш үү гэдэг л одоо тийм санал тавьсан. Тэрээс одоо хэрэгжиж байгаа ч юм биш. Өнөөдөр тийм санал асуулга явж гин гэж л одоо дэмжиж байна. Гэхдээ ерөөсөө тэр Монгол улсад Facebook асуудал яригдаа. Зөвхөн хүүхдийн нөхцөл тийм үү? 16 хүртэлх насны хүүхдүүдийн дунд дээр нь сургуулийн орчинд энэ захив сүлжээ Facebook ялангуяа энэ Facebook-ыг хязгаарлаж янз бүрийн одоо хар мэдээнүүдээс хүүхдүүдээ салгая л гэсэн юм асуудал тавьсан. Энэ саналын хүрээнд яг гэмтэргийн гаралт юу яг хэдэн хувиар буурна гэж юм та тооцож байна. Нөгөө тооцооч би зүгээр санал шүү дээ. Ерөн зүгээр өчигдрийн бидний авсан мэдээлэлээр өнгөрсөн 24 онд сургууль орчмын гэмт хэрэг бол 1547-оор нэмэгдсэн гэж огцом нэмэгдсэн гэж. Сургууль орчмынаас гэмт хэрэг ихэлт байгаа. Янз бүрийн одоо цахим байдлаар нэг уруу дутах асуудлууд яригддаг гэсэн. Тийм учраас боловсролын сайдд ийм арга зам байна л гэж байгаа. Тэрнээс яг тэгнэ л гэсэн үг биш. Тэгэхээр хэдүүлээ бас нэг хүүхдүүдээ янз бүрийн ийм бохир цахим хэрэгслүүдээс янз бүрийн одоо хүмүүсийн одоо элдв гаж үг хэллэгээс хүүхдүүдэд хамгаалъя л гэдэг тийм мэдээллийг санаачлал гаргасан. Тэгээд одоо тэр бол зөвхөн санал. Одоо боловсролын сайд бол их сонирхолтой санал байна. Би сургуулиуд дээр хэрэгжүүлэх гэж үзье гэж юм лээ. Бодвол одоо сургуулийн орчин тийм боломж байдаг байлгүй. Ямар ч байсан одоо бирлэгс зөвөр ойлгосоо гэж хүсэж байгаа. Яагаад гэвэл орчин үед чинь технологи 900 онд чинь болон цахим хэрэглэл хязгааргүй шүү дээ. Энэ бол хийн ч хоригдж байгаа. Гэхдээ бид нар хүүхдүүдэд ялангуяа ийм юмдаас жоохон зайтай болох яасан бэ гэж саналыг тавьсан. Дээр би хоёр тэрийг бид миний санал байхгүй юу. Та хэд тэр засгийн газар хийх ажил шүү дээ. Миний хувьд одоо саналд гаргаад та хэд одоо энэ сургуулийн орчинд энэ янз бүр хэрэглээг хязгаарлаж өгч. Хоёрдугаарт нь би багш нар жишээлбэл гэрийн даалгавар Facebook харин тийм учраас энийг боловсролын яам өөрийн гэсэн системтэй болоод тэргүүрийг гэрийн даалгавар өгдөг болоод тэр хөгжүүлэх ёстой л байхгүй юу. Заавал одоо дэлхийд ингээд түүхтсэн янз бүрийн юм явж идэг платформыг ашиглах шаардлагагүй л байхгүй. Тийм учраас боловсролын сайд маань энэ дээр ажиллаад тийм ээ. Тэгээд одоо тэр системүүдийг хөгжүүлэх сургуулиуд дээр байдаг шүү дээ. Зарим сургуулиуд дээр өөрийн гэсэн дотоод систем байдаг. Тэргүүрээ даалгавар өндөр өгдөг байх хэрэгтэй шүү. Тийм үстэй тийм арилжааны тийм одоо Facebook-оор ашиглаж чийлгэж өрөөсөө болохгүй шүү дээ угаасаа. Нөгөө талаараа улс төрчид бол яг энэ Facebook дээр гарч байгаа мэдээлэл төр илүү их хэмзгэлж илүү их хуулийн хэлтийн байгууллага шалгагддаг учраас энэ дээр бас хэмзэглээд эффект харахгүй нь харах гад байна уу гэдэг юм хардлага байна. Хүүхдүүд талаас л бодсон шүү. Чин үнэ гэхэд хүүхдүүд талаас бас надад ямар ч тийм мэдээлэлд холбогдсон юм байхгүй. Тийм учраас надад одоо би зүгээр хэлж байгаа миний хамгийн гол гарцсан юу гэхлээр хэдүүдээ ийм цахим сүлжээний янз бүрийн одоо хар зүйлүүдээс хүүхдүүдэд хамгаалал яасан бэ? Ядаж 16 нас хүртэл хүүхдүүдэд элдв янз бүрийн сонсгомооргүй шүү дээ. Тийм биз. Та нар ч ээж нарт гэж бодож байгаа. Би ч гэсэн хүүхдүүдийг ийм янз бүрийн одоо гач усудаас юм үзүүлмээргүй л байгаа байхгүй. Тийм учраас хамгаалж хаалж болд юм. Чи та бүгд мэдэн шүү дээ. Австрали улс энэ төр чинь ингээд 16 хүртэл хэсэг бүгдийг нь хоригдсан байна. Өчтөр ярьж ийн лээ. Facebook-д орох нь хоригдсан байна гэж юм лээ. Тэгэхээр хүүхдүүдийн асуудал яригдаж байгаа шүү. Энэ чинь том хүмүүс асуудал ерөөсөө яригдаагүй. Тэгээ манай нөгөө буруу талаас нь сэвдэг нөхдүүд маань бушуухан шиг шүүрч авч тавьсан л байлээ. Ер нь одоо ингээд засгаа шууд дураараа ингээд хааж хорж дээрэс нь иргэдийн саналыг авахгүйгээр хаа хор тэгээд үзье гэдэг энэ агуулга чи өөрөө шүүмжлэлт агуулга. Би хүүхдүүдийн асуудлыг ярьсан. Дээр боловсролын сайд өөрөө би сургуулийн орчинд энийг турш үзье гэдэг асуудал ярьсан шүү. Тэгэхээр боловсролын сайд бас дэмжиж байгаа юм байна гэж ойлгосон. Хүүхдүүдээ янз бүрийн цахим гэмтрээс хамгаалах асуудал яригдсан. Тэрийг та бас өөр ойлгоорой. Ер нь би бас тэр зүгээр учирдахгүй зүйл яриаггүй юм. Олон удаа олон зүйлийг харж байгаа. Энэ Facebook дээр явагдаж байгаа олон зүйлүүд бид нар нээлттэй харж байгаа шүү дээ. Энэ зүйлүүд маань манай хүүхдүүд юу гэж одоо санагдаж байгаа бол хүүхдүүд маань яаж энийг хүлээж авч байгааг эмзэглэдэг учраас энэс одоо жоохон зайтай болов яасан юм бэ гэж асуулт тавьсан.